Сайн байцгаана уу? Та бүгдээ энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Намайг Шатрхуу гэдэг. Би Европ сертификаттай хүний амьтны гэр орны энергиэр ангаагч, зохиолч, ментор хүн байгаа. За өнөөдөр би ярихыг хүссэн сэдв маань гэвэл зарим ерөнхийдөө бол энэ суваг дээр яригддаг зүйлүүд бол ер нь айгүй тийм controversial зүйлүүд байдаг шүү. Их маргаан дагуулах хац юм шиг тийм ээ. Ерөнхийдөө бол энэ одоо нийгмийн одоо хүн төрөлхтөнд итгүүлж ирсэн зүйлүүдээс шал эсрэг зүйлүүдийг ярьдаг ерөнхийдөө суваг байгаа шүү. Тийм болохоор та нар манаас те миний энд ярьдаг зүйлүүдийг бол маш нээлттэй сэтгэлгээтэйгээр сонсож байх хэрэгтэй. Тэгээд энд сонссон зүйлүүдэд дандаа сүлд нь одоо үний яриад байгаа мó худлаа яриад байгаа мó гэдэг одоо те өөрсдөө судалгаануудыг дор бүрний хийж байх хэрэгтэй. За өнөөдөр юуны талаар ярих вэ гэхээр бас маш олон охтууд бүсгүүчүүдийг бас юу яаж магадгүй л те одоо дургуйцлыг хүргэх одоо сэдв байж магадгүй. За тэгтээ бас миний сувгийг бас айгүй тийм ухамсарн тэлчихсэн маш одоо тэ өөр дээрээ сайн ажлуудаа хийсээр ирсэн хүмүүсүүд ерөнхийдөө үздэг байгаад байгаа. Тийм болохоор тэр хүмүүсүүд бас тэр тэ одоо маасыг дагаа явж идэг бүсгүүчүүд одоо баг миний бичлэгийг үзэхгүй байх угаасаа. Тийм болохоор энд одоо ярьж байгаа зүйлүүдийг бас ойлгох хүмүүсүүд сонсоод явж байгаа болохоор бас угаасаа гайгүй ахах. За ерөнхийдөө бол өнөөдөр ярихыг хүсэж байгаа зүйл юу вэ гэхээр одоо энэ Кардашиануудын талаар ярихыг хүсэж байгаа байхгүй юу? Одоо алдартай Кардашианууд. Тэр ховж юм юу одоо нөгөө нэг сошиал медиа их сонсдог одоо маск хаашаа явж ийн тэрийг их дагдаг хүмүүсүүд одоо тэдний их фэнүүд байдаг шүү дээ тэдний одоо тэр скандалууд хил ам янз бүрийн зүйлүүдийг их судалж сонирхож тэднэр шиг болохгүй тэднээс их үлгэр жишээ авч явдаг одоо модельүүд олны танилч бай биш ч бай одоо залуу охтууд бүсгүүчүүд хүүхнүүд их байж идэг ба. За ганц Кардашианууд ч биш. Ерөнхийдөө болол одоо энэ нөгөө Америкч бай, энэ олон улсуудын одоо модельүүд ч байдаг ч юм уу ийм нэг одоо инфлюенсерүүд ч юм уу маш олон дагагч нартай маш их одоо хүмүүсүүдэд нөлөө үзүүлдэг ийм хүмүүсүүд болол ингээд гів гинэд байжгаад бас олны танил болоод гараад ирчдэг зүйлүүд ерөөсөө биш. Ерөнхийдөө бол одоо энэ дэлхийд маань болж байдаг одоо зүйлүүд бол ерөөсөө ингээд ялангуяа ингээд маш олны нүдэнд өртөж чадж байгаа маш их одоо олны анхаарлыг авч чадаж байгаа улс төрчнөрч бай жүжигчч бай инфлюенсерүүд одоо сүүлийн үед гарч ирж байгаа ийм хүмүүсд улс төрч ч юм уу жүжигчд ч байна дуучид ч байна уу бүжигчд ч байна уу ингээд янз бүрийн олны танил болж чаддаг энэ хүмүүсд бол ерөөсөө ингээд тохиолдол гарч ирдэг зүйлүүд биш. Энэ одоо сөрөг талын удирддаг энэ систем нь бол өөрсдийнхөө хүмүүсүүдийг дандаа ерөөхдөө ил гаргаж ирүүлдэг байгаад олны танил болгож тэднэрээр дамжуулан хүн төрөлхтний одоо тархийг угаадаг байхгүй юу? За Кардашианыг бол мэдж байгаа штэ маш том одоо скандалаар бол гарч ирсэн ерөнхийдөө бол яг юу гэдэг хүн нь бол ойлгомжгүй штэ яг жүжигчин юм уу гэхээр жүжигчин биш бүжигчин дуучин юм уу гэхээр биш одоо инфлюенсер юм уу хаашаа энэ одоо зүгээр нэг тийм шоугаараа алдартай зүгээр өөрийнхөө амьдралыг үзүүлээл ингээд тэгээд бас нөгөө порногоор бас од болоод гараад ирчихсэн ингээд нэг юм сонин зүйлүүдээр ингээд ол бодоод гараад ирчихсэн. Тэгээ залуу хөлтөд болохоор тэдний байдлуудыг амьдралыг маш их үзүүлдэг болохоор залуу хөлтөд одоо маш их алдартай юм байна, маш их үзэсгэлэнтэй юм байна, залуучууд хойноос нь гүйдэг юм байна, маш их мөнгөтэй одоо юм гой нөлөөлөлттэй юм байна, эрх мэд одоо молны танил хүүхэн болохоор гой их юм байна, энэ их шиг болох юмсан энэ төр гэж боддог яг нөгөө нэг одоо өсвөр насны охтод бол нөгөө нэг наад цаатыг бас харах чадвар нь хараахан суугаагүй ээждэг болохоор бас ингээд явж явах тохиолдлууд угаасаа байдаг. Энэ бол ер нь жоохон энгийн л үзэгдэлтэй. Харамсалтай нь болохоор иймэрхүү одоо энэ систем маань бол мэдээж хэрэг одоо энэ бүхэл төрлийн хэвлэл мэдээлэл сошиал медиа бол энэ сөрөг талынхны гарт байдаг болохоор хэнийг олны танил болгох уу хэний дуу хоолойг олон хүмүүсд хүргэх үү гэдгийг бол тэд нар шийддэг болохоор мэдээж хэрэг дандаа өөрсдийнхөө хүмүүсүүдийг л ил гаргадаг байгаа. Тэр бол ойлгомжтой. Тийм болохоор бүх улс орны одоо олны танил байгаа дуучид, жүжигчид, инфлюенсерүүд, улс төрийнхнүүд энэ одоо олны нүдэн дээр их байгаа нөлөөлөл их өндөртэй байгаа хүмүүсүүд ерөнхийдөө цаанаа маш их нарийн одоо учир начиртайгаар холбоо сүлбэсээр ерөнхийдөө олны нүдэн дээр одоо гарч эхэлж байгаа байхгүй юу?
Кардашиан ч бол айхтар нарийн сүртэй юм хийж бүтээсэн хүн биш шүү дээ. Тэгтэл нөгөө энэ өөрийнхөө амьдралыг үзүүлдгээрээ олонний танил болчихсон тий. Тэгээ ингээд нөгөө маш олон эмэгтэй хүмүүсүүдэд одоо энэ пластик surgery-г юусэн ингээд зарсан одоо энэ үйл явдалд одоо маш том одоо нөлөөллийг үзүүлсэн гэр бүл баггүй тийм ээ. За тэгээ энэ хүн маань болохоор одоо яг юу вэ гэхлээр сүүлийн үеүүдэд одоо бол нөгөө Халлоуины баяраар одоо ингээл янз бүрийн одоо баг зөөж мүгээл хувцснууд өмсөөл ингээд нөгөө түрээ их хувиргаад байгаа шүү дээ тийм. Манай дэлхийн энерги маш өндөр болж байгаа болохоор одоо энэ өндөр энергит худал хуурмаг зүйлсүүд орших боломжгүй болоод байгаа болохоор ингээд бүх зүйлсүүд ил гарч эхэлж байгаа. Яг хин хинбэ гэдгийг одоо яг дүр төрхөө үзүүлж эхэлнэ тийм. Ингээд ер нь одоо өнөөд бол маш их ил гарч эхэлж штэ тий. Яагаад одоо энэ өнөөд ил гарч эхэлж ийн гэхлээр одоо ингээд дрепшний файлууд ч юм уу тэ одоо энэ харийнхны талаарх мэдээллүүд ч юм уу тийм ээ. Ингээд ирээдүйд одоо ингээд дараагийнхаас харж хэлүүдэд бол маш их үннүүд одоо ингээд ил гарч эхлэхээр байгаа. За ингээд энэ олонний танд хүмүүсүүд маань ч гэсэн одоо яг юутай холбоотой байдг вэ? Яг дотор нь яг хин явж ийдгийг тийм ээ. Хин байдаг вэ гэдэг байдлууд одоо ингээд хүртэл мэдээллүүд хүмүүсүүдэд одоо ил болж эхлэхээр байгаа байхгүй юу? За тэгээд ерөнхийдөө болвол энэ одоо Кардашианыхан ч юм уу тийм ээ. За тэгээд тэр маш олонний танил болсон байгаа жүжигчид дуучид ч юм уу. Эдгээр маань бол бас ингээд яг цэвэр хүн биш бас байгаад байгаа байхгүй юу? Эдгээр маань бас нөгөө энэ өмнөх бичлэгэн дээр хэлсэнчлэн энэ харийнхнууд бол хүн төрөлхтнүүдийг хулгайлж гений өөрчлөлтүүдийг одоо гений одоо микс хийж те одоо хайбрид одоо хүмүүсүүдийг гаргаж байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг юм одоо сөрөг одоо рептилиан болвол одоо нөгөө нэг сүүлийн мэдээгээр одоо гарч эхэлж штэ те. Сүүлд нөгөө нэг Fox News-ээр одоо энэ харийнхны талаарх мэдээлэл гарч эхэлсэн тийм ээ. Ямар одоо харийнхнуудыг барьж одоо учирч исэн бэ гэдэг те одоо ингээд дөрвөн төрлийн харийнхнуудын талаарх мэдээллүүдийг ил гараад эхэлсэн байгаа те. Энэ материалуудыг чинь бол ингээд бүр 20 30 40 50 онд одоо тэд нар Америкийн засгийн газрууд эдэр ч юм уу те мэдчихсэн байгаа байхгүй. Тэгтэл хүн төрөлхтнөөс энэ мэдээллийг ийм одоо олон одоо 100 жилээр нуучсан байгаа байхгүй. Бид нэр хүн төрөлхтөө ерөнхийдөө одоо энэ 100 жилээр хоцорч явж байгаа бүх одоо юм чухал мэдээлгүүдээс одоо технологийн хувьд ч тэр ерөнхийдөө бол ийм олон 100 жилээр ингээд дарчихсан одоо л ингэж мэдээлэлд одоо гарч эхэлж байна штэ дөнгөж тийм ээ. За тэгээ ингээд тэн тэр мэдээд дээр болохоор гарч ирсэн одоо хамгийн их түгээмэл байдаг харийнхнууд бол мэдээж грейсүүд буюу саарлууд байгаад байгаа. Тэ одоо Нортик би өмнөх бичлэгнээр хэлжсэн бас хүн төрөлхтөндөө ижилхэн дүр төрхтэй Pleiadian гэдэг одоо харийнхнууд байдаг гэд тэ тэр эдрийг болохоор Нортик гэж нэрлэдэг байхгүй одоо ийм өндөр гэж би хэлжсэн шүү дээ шар одоо тэ ийм харийнхнууд байдгаа гэд тэгээд Нортик гэдэг тэдний талаар яриад байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө рептилиан гэж яриад байгаа. За рептилиан гэдэг маань бол бас нэлээд юм сөрөг харийнхнуудын тоонд ордог. Энэ рептилианууд бол харийнхнууд бол манай дэлхийг маш олон одоо мянган жилээр нь эзэгнэж маш их одоо гай удсан одоо харийнхнууд байхгүй юу? Хүн төрөлхтний одоо энерги цусаар нь махаар нь хоолдог. Тийм ээ. Өмнөх бичлэгэн дээр ч гэсэн би хэлжсэн одоо харийнхнуудтай одоо хүн төрөлхтнийг наймаалцдаг тий хүүхдүүдийг наймаалцдаг харийнхнууд одоо хүмүүсүүдийг хулгайлдаг тий тэгээд нөгөө би дотоод бие эрхтнүүдийг ингээ заадалж үзэж юу яадаг одоо шинжилгээнүүд хийдэг ч юм уу тий туршилтуудыг хийдэг ч юм уу оюун санааны түвшинд нь туршилтуудыг хийн янз бүрийн програм энергийн түвшинд ч юм ингээд айцын энергиудыг явуулж ялгаруулж одоо айц энергиудыг ялгаруулдаг хүмүүсүүдээс ийм туршилтуудыг хийдэг бие махбоднууд дээр янз бүрийн задлага шинжилгээнүүдийг хийж одоо шинжилгээнүүдийг судалгаануудыг хийдэг. За ингээд сүүлдээ цаашлаад бүр гений өөрчлөлтүүдийг одоо өөрийнхөө генүүдтэй тэр сарлууд маань ч юм уу те рептилиан ч юм уу янз бүрийн одоо харийнхнууд маань ингэж өөрийнхөө гентэй холилдуулж юм хайбридуудыг гаргаж ирж байгаа байхгүй юу. За тэгээ энэ рептилиан гэдэг зүйл одоо харийнхнууд бол нэлээд сөрөг талын хүний одоо маш их доод энергиэр хоолдог. Тэ мэдээж айцын энерги, төгшөөрийн байдал, сандарсан байдал, ховж, ата жөтөө, ата хорсол гэдэгтэй ингээд маш хүний доод энергиудыг ингэж хүмүүсүүдээс ялгаруулах дуртай тэрнээс нь ингэж хоололдог. Тэ за тэгээ ингээд цусыг нуудаг, хүүхдүүдийн ч бай, хүний ч бай махыг нийддэг тэ ийм одоо вампир ч юм уу одоо тий ийм одоо бисуд байгаад байгаа байхгүй юу.
Тэгээ энэ бисүүд энэ рептилианууд болохоор айгүй их юутай байдаг. Рептилианы одоо гений одоо холбоостой тий цусны холбоостой одоо хүн төрхтэй одоо хайбридууд бол улс төрд маш их явж идэг байгаад байгаа. Олонний танил болж чаддаг одоо энэ хүмүүсүүд те жүжигчд дуучид ч байдаг ч юм уу. За тэгээ энэ инфлюенсерүүд ч юм уу те эднэртэй бас айгүй холбоостой байдаг байхгүй юу? Генийн түвшинд ч гэсэн их тэдний одоо үр удмууд байх жишээний те одоо Royal Family-ууд ч бас тэднэртэй цуснд маш их ойртсон байдаг шүү дээ. Маш олон 100 жилээр ингээд тэднэртэй холбогдож тэднэртэй наймаалцсаар ирсэн болохоор одоо тэр эрх мэдлийг тэд баялагт технологиудыг авдаг болохоор одоо өөрсдөө гэр бүлийнхэнтэй одоо суулгаж ч юм уу те хүүхдүүдийг төрүүлдэг ч юм уу ингээд эсвэл бол одоо өөрсдийн ард иргэдүүдээс зардаг ч юм уу тэднэр лөө те иймэрхүү байдлуудаар наймаалцаж ирж ингэж оршин тогтносоор ирсэн болохоор одоо энэ хааны гэр бүлүүд янз бүрийн одоо тий англич байна уу тий Европын янз бүрийн одоо энэ хааны гэр бүлүүд бас энэ харийнхнуудтай их айгүй их цусан холцоо одоо солиосуудыг холдоонуудыг маш их хийсэн байдаг байгаа. За тэгээд ерөнхийдөө бол бас энэ нөгөө Кардашиан маань бас өөрийнхөө тэр одоо Холливууны одоо хувц муцаар өөрийнхөө хинбэ мэнбэ гэдэг ингэж одоо дөрөв төрхөө гаргаж эхэлж байгаа байхгүй рептилианы хувц муннуудыг өмсөж эхлээд бас айгүй тийм нөгөө робот энтриг айгүйх те айгүй хүзүүлж харуулад идэг шүү дээ те одоо энэ нөгөө дэлхийн одоо хүн төрөлхтнийг юм роботжуулах трансхуманизм руу оруулах энэ одоо бодлогыг нь бас хэрэгжүүлэхэд их нөлөө үзүүлдэг. Иймэрхүү одоо олонний танил болсон хүмүүсүүдийн нөлөөгөөр нь дамжуулж энэ системийн сөрөг хүчнүүд маань хүмүүсүүдийн тарих угаалт одоо хаашаа амьдралыг нь чиглүүлэх үү үзэл бодол энтерт маш хүчтэй нөлөө үзүүлдэг байхгүй. Тэгэхээр нөгөө иймэрхүү юмрыг үзүүлээд ахлаар залуу охтууд эмэгтэй хүмүүсүүд идрээс одоо үлгэр жишээ авч эднэр шиг болох гэж өөр дөр янз бүрийн мэс заслуудыг хийдэг өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй те тэд нартай өөр өөрсдөө харьцуулдаг тэд нар маань одоо мэс заслыг байхдаа одоо биднээс ч 7 дараа харагдаж байгаа байсан байгаа шүү дээ те ерөнхийдөө бол тэгээд одоо баахан мэс заслуудыг хийлгээд те хүний бүр амьд одоо хүртэл хортой янз бүрийн мэс заслуудыг хийлгээд тэгээд тэрийг ингэж дагаж хийсэн одоо хийгээд амиа алдсан жишээнүүд бас маш их байдаг. Мэдээж хэрэг энэ талаархын мэдээллүүдийг бол олон нийтийн хэвлэлийн мэдээлэлээр бол харуулахгүй мэдээж хэрэг тийм ээ. Дандаа ийм одоо сөрөг талуудыг нуудаг. Дандаа сайхан мэтээр харуулдаг. Тэгээд нөгөө нэг энэ дэлхийг чинь нөгөө нэг одоо пластик байдал руу их явуулж оруулахыг хүсэж байгаа болохоор энэ пластик surgery гэдэг зүйлүүдийг маш их одоо хөхүүлэн дэмжиж одоо тэг юм л бол одоо пластик мэдрэмж өөрийнхөө хэрэгцээг сонсох чадвараа хүмүүсүүд ер нь алдаад за энэ бодлого маань бол мэдээж хэрэг маш олон төвшөнд хүн төрөлхтний юм тэнэг байлгах одоо зорилго руу явуулж оруулсан шүү дээ. Биднэрт яаж амьдрахыг зааж байгаа байхгүй юу? За тэгээд нөгөө 1903 онд тухайн үеийнхээ хамгийн баян хүн байсан Rockefeller болов энэ боловсролын системийг гаргаж ирсэн байхгүй юу? Тэр хүн маань юу гэж хэлсэн бэ гэхлээр би болвол чөлөөтэй сэтгэн боддог хүмүүсүүдийг хүсэхгүй байна. Би бол зүгээр ажилчдыг хүсэж байна гэж хэлсэн байдаг. Тэгээ энэ үгийг хэлээд ингээд ерөнхийдөө өөрийнхөө хөрөнгийг энэ дэлхийн боловсролын системд одоо зарцуулж хөрөнгө оруулж эхэлсэн байгаа даа. Тийм болохоор хаасаагүй боловсролын яам гэдэг зүйлүүд үүсээл сургуулиуд гівгийн нийтлэл гарч ирээл хүн болгоныг бичиг үсгтэй болгоно энэ төр гээл те. Уг нь бол энэ бодлого уг нь одоо нэг талаасаа харахад бол зүгээр юм шиг байгаа байхгүй мэдээж хүн болгон уншиж чаддаг те. Энэ боловсролтой тодорхой хэмжээний одоо мэдлэгтэй байх нь бол мэдээж ойлгомжтой зүйл шүү дээ. Бүр гүнзгий мэдлэгтэй байх нь ч гэсэн бүр маш чухал зүйл те. Тэгтэл мэдээж энэ бүхнийг хүн төрөлхтний эсрэг ашигласан байгаа да. Хүний одоо юм чөлөөтэй сэтгэн боддог ийм авьяас чадвар те өөрсдийнх нь хүн болгон чинь байгалаа заягдсан онцгой чадваруудтай штэ авьяас чадваруудтай тэрийг нь үгүй хийх зорилготойгоор чи ийм байх ёстой чи бусдаас өөрч байж болохгүй чи ингэх ёстой тэгх ёстой ингэж болдгоо тэгж болдгоо гэж ийм нөгөө нарийн ийм дүрмүүдийг гаргаж ирж хүүхдүүдийг ийм өөрөөрөө байх гэхээр те зоригтой байх гэдэг өөрийгөө илэрхийлэх гэхээр янз бүрийн ийм сонирхолтой асуултуудыг тавих гэхээр багш нарын дандаа битээ олон юм асуугаад бай чи ийм юм мэддгүү юм уу тийм мэддгүү юм уу тийм тэнийг юм уу гэл ингээл те хүүхдүүдийг ингээд өөрсдийнх нь ийм гоё жигүүрүүдийг дандаа тасдаж ирсэн шүү дээ.
Энэ болгон чи ингээд нөгөө нэг бүгдээрээ юу бодлоготой. Тэгээд нөгөө нэг энэ дэлхийн хитгэн гэр бүл маш их хөрөнгийг эзэмшдэг болохоор яаж ийм эрх мэдэл хөрөнгөд хүрсэн бэ гэхээр одоо энэ сөрөг талын одоо бие сүдтэй холбогдож тэдний бодлогоодыг нь бас өөрсдөө угаасаа тэдний одоо үүсэлтэд тэдний одоо удам багсаанууд яваад байгаа юм чи яах юм. Тэд нар өөрсдөө яваад байгаа юм чи яах юм. Тэгэхээр мэдээж хүн төрөлхтний эсрэг ажиллаж байгаа нь ойлгомжтой тий. Тийм болохоор зориудаар ийм тарих угаалтуудыг энэ сургалтын системээр боловсролын системээр явуулж ирсэн байгаа даа. Одоо болохоор ингээд нэг сошиал медиагаар тий хүмүүсүүдийн тархийг угааж штэ тий. Тэгээ одоо ерөнхийдөө одоо ингээд эрэгтэй эмэгтэй хүмүүсд хоёул бүгдээр ийм хохирогч болцсон байхгүй юу. Эмэгтэй хүмүүсүүд нь ч гэсэн өөрсдийгөө тэд нар шиг харагдах ёстой юм байна гэж хүлээн зөвшөөрөхөө болж янз бүрийн болсон болоогүй одоо гоо сайхны хаалгаануудад явж орж байна тий. Маш их хохирол үзэж байгаа хүмүүсүүд бас байгаа штэ. Тэгээд эмэгтэй хүмүүсүүдийн одоо энэ perception амьдралыг үзэх өөрийгөө хүлээн зөвшөөрөх өөрийгөө яаж харах уу гэдэг энэ одоо үзэл бодолд нь маш хүчтэйгээр нөлөөлөө зогсохгүй эрэгтэй хүмүүсүүд ч гэсэн эрэгтэй хүмүүсүүдийг болохоор заавал том хөхтэй хүүхэн гоё гэдэг харагддаг юм байна. Том уруултай хүүхэн гоё харагддаг юм байна. Муу шиг царайтай хүүхэн гоё гэдэг юм байна ч гэдэг ч юм уу те. Ийм тув туранхаа бэлхүүстэй хүүхэн гоё гэдэг юм байна гэдэг ч юм уу. Ингээд нөгөө байгалаараа байгаа эмэгтэй одоо хүнийгтэй одоо шудраг тийм сайхан сэтгэлтэй хайраар дөрөн юм халамжтай гоё эмэгтэй хүн байж болно шүү дээ. Тэгтэл одоо тэрийг нь илүүд үзэхээсээ илүү зүгээр зөвхөн биеийг нь хардаг болчихсон ерөөсөө бол тийм ээ. Хүний гүн рүү ерөөсөө явж орхоо болчихсон шүү дээ ерөнхийдөө хүмүүсүүд тийм ээ. Нийгэмд ямар байр суурь эзлээд байгаа, ямар ажилтаа хэдэн төгрөгийн орлоготой, ямар газар амьдраад байгаа, ямар байр савтай машинтай гэдэг ч юм уу тийм. Энэ болгоныг л одоо ингэж харуулдаг. Энэ тарих угаалтууд маш их одоо ингэ явж штэ. Энд болоод энэ Кардашианы гэр бүлүүд болоод одоо Америкийн бай, Солонгосын одоо энэ одууд эдгээр чинь бас ингэ одоо Америкийн зах зээл рүү их гарч штэ. Эдгээр чинь бүгдээр цаанаасаа том бодлоготой. Эдгээр чинь бүгдээрээ цаанаа 8 алдсан 8-аар яваад байгаа штэ. Тэгэж ингэж нөгөө дэлхийд даяараа хүн төрөлхтний одоо Аз хүмүүсүүдийн тархийг энэ одоо Солонгосын одоо кино урлагч байна уу дуучдууд нь тархийн самарч нь угааж байна. Тэгээ Европ үлцэн эсгүүд энэ Америкийн салбарууд ингэж тийм ээ. Тархийн угаалт хийж штэ. Тэгээд одоо солонгосчууд ч яадаг лээ хүний нөгөө нэг гоо сайхны мэслаараа маш их алдартай тий. Хүнийг өөрөөс нь холдуулах салгах ийм одоо байдал руу явж оруулж байна. Тэгээд одоо яг өөрийнхөө ерөнхийдөө бол миний хувьд бол ийм одоо гоо сайхны мэс засал хийлгсэн хүмүүсүүдэд бас итгэхгүй ерөнхийдөө бол яг жинхэнэ өөрийнхөө дүр төрх нь хий тэ. Өөрийнхөө жинхэнэ дүр төрхөө өөрчилчихсэн байна шүү дээ. Тэ. Энэ харийнхнууд ч юм уу ийм сөрөг бисүүд ялангуяа харин ингэж өөрөөсөө жинхэнэ дүр төрхийг нууж өөрчилж сайхан хүний дүр орж хүн төрлөختний хуурдаг байхгүй баг зүүдэг. Энэ сөрөг талынхын рептилианууд ч юм уу бас хүний одоо баг зүүгээд амьдарч идэг одоо улс төрчнөрийнхөө одоо энэ зангаа зүүчгсэн байж идэг энэ гарууд ч юм бол бас маш их эднэртэй холбоотой байж идэг. Эднэр ингээд удахгүй багаад тайлаад эхлэх юм бол хүн төрлөخت нь бүр ерөөсөө шоконд орно. Яна одоо энэ Кардашиан ч юм уу те энэ улс төрч чинь энэ жүжигчин чинь энэ дуучин чинь энэ инфлюенсер чинь рептилиан байсан юм уу те? Рептилианы эсгүй бол цус холилдсон байсан юм уу? Эсвэл рептилиануудад сүнсээ худалдчихсан байсан юм уу? Энэ мэдээлэлүүд одоо ингээд дараагийн саруудад жилүүдэд маш их ингээд ил гарч эхэлнэ. Тэгэхээр одоо энэ сараас одоо 6 сараас эхлээд ингээд дараагийн хагас жил бол ингээд маш одоо савлгаатай байна. Маш их олон зүйлүүд ил гарч эхлэх болно. Хүн төрлөختнийг маш их цочроосон юмнууд үйл явдлууд гарч ирэх болно. Тийм болохоор бид нэр одоо ийм чухал цаг үедэд амьдарч байгаа болохоор хинээс үлгэр жишээ авах уу тийм ээ гэдгээ маш их одоо болгоомжтой хандах хэрэгтэй. Ийм болсон болоогүй одоо тийм зүсээ хувирчихсан тий нэг үзэсгэлэнтэй хүүхний дүрт орчихсан өөрөө ч жинхэнэ дүр төрхөнч биш те бөөн хиймэл ийм хүмүүсүүдээс шишээ ерөөсөө авч болохгүй. Энэ хүмүүсүүд чинь бас тарих угаахтаа маш сайн шүү дээ. Маш гой ярина шүү дээ. Ерөнхийдөө бол тий. Ямар ч өөрсдийнх нь дотор нь одоо рептилианууд бол тий сүнсээ удалдчихсан хүмүүсүүд бол дотор нь бол хайр гэдэг зүйл байхгүй шүү дээ. Тэгсэн хэрнээсээ нэг тийм хүний тарихыг угаахтаа сайн болохоор жүжиглэлт сайтай. Гой уруу ярина. Тий. Иймэрхүү одоо уран ярилж байгаа хүмүүсүүдийн бас тарихаа угаалгадах шаардлага ерөөсөө байхгүй. Мэдрэмжээ хасаа.
Харин бодлоо сонсож болохгүй. Энэ бодлыг чинь бол угаасаа тархитчихж байгаа шүү дээ. Ерөөсөө сошиал медиа болоод те ингээл нөгөө мэдээзэдээ гэл ингээл шар сонон драмануудаар ингээ сайхан тархитчихж байгаа болохоор ерөөсөө тэрийг сонсож болохгүй. Тийм болохоор одоо ингээд ойрын ирээдүйд бас энэ Кардашиан гэдэг ч юм уу те ийм Монголд ч бай те юм нөгөө янз бүрийн хүмүүсүүд эдрийг айгүй их үзэж те тэдрээс үлгэр жишээ авч таашаал авдаг те би болохоор хувьдаа тиймэрхүү юмнууд үзээд надад ерөөсөө надад таалагддаггүйс 10 жилийн өмнө би ингээл Кардашианы шоуг ингээл үзэж хахад нэг ядраатай надад санагддаг байсан ингээл бөөн драма ингээл нэг нь уйлж унжаал нэг юм болсонгүй ингэсэнгүү гэл ингээл юм яриад бөө одоо ингээл нэг тийм сенсач болчлоо гэл ингээл хохиршийн дүрт үзүүл ингээл дүрт орж мороол ингээл би одоо ингээл тэрийг ингээл хальт хараад удаан үзэж би чаддаггүй байсан ингээл удаан өсгөр баг толгой битгэх гэдэг юм чи тэгээд гайхдаг байсан баг өөр одоо миний үеийн охтууд ч юм ингээл бүр сүйд болчихно яана Кардашиан шоу маа Кардашианууд ингэсэн байж штэ нэ тэргээл Келли Женнер ингэсэн байж штэ гэл ингээл тэгээ одоо ч гэсэн ингээл нөгөө тэ ховж юм ингээл тэдний талаарх ингээл юмнууд ингээл яриад тэр хандлтууд ч яасан ч өндөр юм тэ тэгээ нөгөө алгоритм юм болохоор угаасаа тэгэл нөгөө иймэрхүү л одоо хүмүүсүүдийг төрөгдүүлэх тэ өөртөө итгэлийг нь унгах тэ өөрийг нь төгс бишээр мэдрүүлэх ингээл сул талыг ингээл өөгшүүлэх те энэ одоо контентуудыг маш ихээр нөгөө дэмждэг байхгүй. Тэгээ үнэн юм яриад байгаа те одоо хүмүүсүүдийн ухамсарыг тэлэх одоо иймэрхүү контентуудыг болохоор ингээд цаанаас ингээ хаагаад хандлтуудыг нь бүр зориуд багасгаад subscribe интруудыг нэмэгдүүлэхгүй байхаар үздэг байхгүй. Тэгээд иймэрхүү ерөнхийдөө бол ийм сүүлийн үед гарч ирсэн одоо тийм одоо олонний танил одоо бас иймэрхүү салбарын одоо багш нар тий ерөнхийдөө бол одоо энэ ухамсарын талаар бясалгалын талаар зааж байгаа багш нарын 99% нь ерөнхийдөө бол хуурамч багш нар байгаа. Нэгхэн хувь нь болвол яг одоо өгөгдөлтэй жинхэнэ шудраг юмыг ярьж зааж байгаа багш нар байгаа байхгүй. Тэгээд 99% нь энэ худалч хоормог одоо хүмүүсүүдийг буруу чиглэл рүү чиглүүлэх гэж байгаа багш нарын дуу хоолой маш чанга байж байдаг, манипуляц хийхдээ сайн байдаг, үлгэр ярихдаа маш сайн байдаг. Миний амьдрал би ийм юмтай ингэж ийм өвчин зовлонтой учирсан чинь би ингэж зовоод тэгээд би энэ байдлаасаа ингэж гарч ийм ухаарл авсан ингээд айгуу тийм гой жишээнүүд тэдэр чих ярина штэ хүмүүсүүдийн сэтгэл санаан дээр тоглолт хийхдээ маш сайн. Тэр зүйлүүдийг тэр арга техникүүдийг ингээд янз бүрийн курс мөрсөд сураад ингээд эзэмшээд авчихсан. Тэгээ ингээд худлаа 8 одоо өөрсдөө сургалтаа 8-аа хийхдээ маш сайн. Тэгээ маш богинохон хугацаанд маш олонний танил болчихсон. Одоо иймэрхүү гүүрүү те иймэрхүү салбарын одоо багш наруудыг сонсохдоо та нар маань маш их болгоомжтой хандаж байх хэрэгтэй. Ийм буруу багш нарын цаана мэдээж хэрэг сөрөг талын одоо бисүүд байж байгаа болохоор иймэрхүү сургалт иймэрхүү багш нартай холбогдох юм бол энэ бисүүд нь та нарын энерги рүү явж орно. Та нар өөрсдөө ухамсарыг дээшлүүлж одоо тэлж өөрийнхөө энергийг дээшлүүлэх гэсэн биш. Иймэрхүү одоо сургалт багш нартай холбогдох юм бол харин ч бүр эсрэгээрээ тэдний одоо хоол болоод үлдэх тохиолдлууд байдаг. Одоо манай одоо сургалтанд ч бай сессионд ирж байгаа үйлчлүүлэгч нараасаа би одоо харж байна. Яг үннийг ярьж байгаа хүмүүсүүд бол тийм чанга байдаггүй. Тэд нар ерөөсөө манипуляц хийдэггүй. Тийм болохоор мэдрэмжэл хасах хэрэгтэй байхгүй юу? Хин нэг сонсоод тэ өөрийгөө жижигэрсэн мэдэрч байгаа бол худлаа л гэсэн үг. Хин нэг сонсоод илүү хурам зориг аваад тэ юу хэлээ мэлээ гэд ингээд жоохон тарих мархи чинь нэмнийг наадах цаадахыг санаж бодоход чинь ингээд илүү нөлөөлж байгаа бол бас энэ багш нар үнэн байх магадлалтай. Ерөн бол үннийг ярьж байгаа. Ялангуяа юм хайрын одоо өндөр энергиэр гэрэлтэж байгаа багш нарууд бол хүнд юм ухамсарыг нь тэлэх гаргалгааг гаргах ч юм уу те өөрсдөд нь урам зориг өгөх, итгэл найдварыг өгөх, эрч хүч өгөх энэ одоо мэдрэмжийг өгдөг байхгүй юу? Хуурамч багш нар бол тэгээд угаасаа тэгээд хүнийг бүр төөрөгдөлд оруулах би ч баг болоогүй юм байна, би ч худлаа юм байна те ингээл янз бүр эргэлзээнүүд төрж мөрдөг ч юм уу иймэрхүү байдал руу ингээд явуулж оруулдаг байгаа даа. За тийм болохоор ерөнхийдөө ийм нөгөө нэг одоо харийнхантай цусгал холилдсон одоо олонний танилуд хүмүүсүүд маш их байдаг.
гений өөрчлөлт орчихсон. Эсвэл бол одоо хүний баг зүүчгсэн рептилианууд бидний дунд их оршиж байгаа. За жинхэнэ хүн байлаа гэхэд рептилиануудад сүнсээ худалдчихсан бас ийм олонний танил хүмүүсүүд бас маш их байгаад байгаа. Наад цааттай л ерөнхийдөө хандах хэрэгтэй. Ялангуяа Кардашиан хүмүүсүүдэд ийм худал муухай одоо өөрөөс нь холдох, өөрийгөө хүндэлдэхгүй байлгах, ийм хиймэл байдал руу явж орох. Энэ үзэл бодлыг худалдаж байгаа ийм одоо хүмүүсүүдээс зайгаа байрж энэ мэдээллүүдээс өөрийгөө татаж авч сурах хэрэгтэй. За тэгээ удахгүй 6 сарын 9-нд миний зохион байгуулдаг Бид бол бурханлаг оршихуй гэдэг онлайн сургалтын маань 6 дахь шат эхлэх гэж байгаа. Энэ маань бол ингээд сүүлийн дунд шат байгаа. Дараагийн сараас нь бол ингээд гүнзгий төвшингийн 7-аас 7 дугаар сараас бол гүнзгий төвшингийн сургалт маань эхлэх байгаа. За энэ сургалтын дараагийн сарын сургалтаар бол би бас энэ feminine energy, masculine energy буюу эмэгтэй эрэгтэй энерги те энэний талаар бас хэлж ярьж зааж өгөхийг хүсэж байна. Яагаад гэвэл маш олон одоо энэ гэр бүлүүдийн энэ одоо тогтолцоогоо алдчихсан. Эрэгтэй нь хитрхи эмэгтэйлэг энерги рүү явж ороод, эмэгтэй нь хитрхи эрэгтэйлэг энерги рүү явж ороод энэ баланс нь алдагдаад ингээд эмэгтэй нь ч зовоод байдаг, эрэгтэй нь ч зовоод байдаг ингээд маш их үйл ойлголцлууд маргаанууд их үүсээд иймэрхүү амьдралаар амьдарч байгаа одоо хосууд маш их байна л да. Тийм болохоор энэ талаар бас зааж өгөхийг хүсэж байна. За мэдээж ярих тэгээд энергийн түвшинд цэвэрлэгээнүүдийг хийж өгнө, ангаалтуудыг хийж өгнө. Сургалтанд маань сууж байгаа хүмүүсүүдтэй би өөрөө өндөр энергитэй холбогдож ажилладаг болохоор группуд маань сууж байгаа хүмүүсүүдийн энергийг бас миний энерги тэдний энергитэй холбогдож шаардлагатай байгаа хаалтуудыг, цэвэрлэгээнүүдийг, ангаалтуудыг бас хийж өгдөг болохоор бас энэ бяцлаглаар энэ одоо үйл ажиллагаанууд, ийм чухал үйл ажиллагаанууд бас болдог байгаа. За сургалтуудаар мэдээж ярих тэгээд энэ ухамсарыг тэлэхтэй энэ одоо энэ амьдрал, энэ даалт ертөнц, энэ системийн талаарх гүн гүнзгий бас мэдлгүүд бас заагддаг байгаа. За мэдээж хэрэг өөртөө нь ойртуулах одоо энэ чухал мэдлгүүдийг бас заадаг байгаа. Бид нар чинь бол одоо энд өөрсдөө сул талуудтай л нүүр тулж сөрөг талуудаа одоо эргэл болгох гэж одоо ажлуудыг хийгээд байна шүү дээ. Энийгээ бүрэн хийж чадаад өөрөө жинхэнэ хайрынхаа энерги рүү орж чадах юм бол хүн гэгээрэлд хүрэх боломжтой. Гэгээрэлд хүрнэ гэдэг бол юм дуусахгүй мөнхийн хэцүү асуудал бол биш. Олон багш нар ингэж хэлж хүмүүсүүдийг хуурч байна. Энэ одоо байдал руу оруулахаас нь одоо тэг бууж өгөх байдал руу оруулах гэж үзэж байгаа байхгүй юу? Ийм ядрагатай хэцүү олон жил орд юм бол тэг би хүсэхгүй байх гэдэг ч юм уу те. Хурдан бууж өгөх ч юм уу. Эсвэл бүр улам хүмүүсүүдийг ядраах, зовоох, төөрөгдөлд оруулах, хоосон мэдрэмж рүү оруулах иймэрхүү одоо арга хэмжээнүүдийг энэ маш олон одоо болсон болоогүй багш нар одоо хэлж ярьж зааж байна л да. Гэгээрэл төрн гэдэг бол мэдээж яригдтээ тийм амархан зүйл бол биш. Тэгтээ тийм боломжгүй маш хэцүү зүйл бол биш. Хүн үнэхээр шаардлагатай чухал одоо мэдлэгээ олж аваад өөр дөр чухал зүйлүүдийг хийж чадах юм бол одоо энэ чухал үед бид нар амьдарч байгаа болохоор энэ өндөр энергиуд болвол ингээд бид нарыг маш хурдцтайгаар дэмжиж энэ хөгжлийг маш их сайжруулж хурцсах одоо энэ процесс бид нар яваад байгаа болохоор ийм чухал цаг үед байгаа болохоор та нар маань бас энэ сургалтанд маань сууж энэ мэдлгүүдийг олж авч салах ёстой зүйлүүдээс салж тэ хангаалтуудыг өөрсдөө хийж өг. Тэ? За тэгээ би бас мэдээж ганцаарчилсан одоо онлайн сессия буюу энерги хангаалтыг хийж өгдөг. Маш олон түвшинд нь бие махбодын түвшинд, сэтгэл санааны түвшинд, оюун санааны түвшинд. За тэгээ цаашлаад ингээд өөрөө чинь энергийн бие дээр одоо ойр дотны чинь нас барсан хүмүүсүүдийн сүнс гацаад хорогдсон байна уу? Гэр бүлд чинь гэр орон байшинд чинь одоо хорогдсон байгаа сүнснүүд ч юм уу, тийм ээ? Тэдрийг бол ингээд цааш нь явуулж өгдөг. За тэгээд ингээд янз бүрийн одоо харийнхныч бай, сөрөг бисүүдийн одоо энергиуд бас өөр чинь энерги мэн дээр нааталсан байгаа бол тэрийг нь бас алгаж өгдөг. Хүрднүүдийн хаалтуудыг бас гаргаж өгдөг гэд ингээд маш олон төвшөнд нь одоо энерги хангаалтуудыг би хийж өгдөг. Тэгээ энэ талаарх мэдээллүүд энэ бичлэгний доор орчихсон байдаг. Болохоор тэд нартай та нар маань танилцаад ганцаарчилсан энерги хангаалт шаардлагатай бол цагаа аваад ороорой.